Математикийн бодлогыг зөв бодохын тулд биднэрт томьёо хэрэг болдог. Тэгвэл яг үүнтэй адилхан сайхан амьдрахад бас томьёо хэрэг болдог. Тэгвэл сайхан амьдралын томьёо гэж чухам юу юм бэ гэдэг талаар өнөөдрийнхөө видеогоор дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ. Тийм учраас видеогоо дуустал нь үзээрэй. Бидний амьдрал бол санамсаргүй тохиолдлуудын цуглуулга биш, харин нарийн зохион байгуулалттай орчлон ертөнцийн хуйлууд болон далд ухамсарын хамтын бүтээл байдаг. Физикийн шинжилгээ ухаанд бидэнд юу баталж байна вэ гэвэл бидний харж хүрч байгаа энэ материалын ертөнц нь үнэндээ хатуу зүйл биш, харин тодорхой давтамжтайгаар чичирхийлж буй энергийн далай юм. Тэгэхээр таны бодол, таны мэдрэмж, таны итгэл үнэмшил энэ энэхүү энергийн далайд долгион үүсгэж тэр долгионыхоо дагуу бодит байдлыг өөрлөгөө татаж байдаг. Өөрөөр хэлбэл та өөрийн амьдралын киног зүгээр нэг үзэгч биш, тусгагч нь, найруулагч нь юм. Тэгэхээр өнөөдөр бид нар орчлон ертөнцийн хуйлуудаас эхлээд квант физикийн нууцууд, далд ухамсараа хэрхэн шинээр програмжилж өөрийн хүссэн амьдралаа бодит болгох буюу манифест хийх талаар мөн дотоод шархаа эдгэж өөртөөгөө ажиллах талаар нэг бүрчлэн системтэйгээр ярих болно. Тэр орчлон ертөнцид заавал бидний мэдэх ёстой хизээч өөрчлөгдөхгүй хэдэн тулгуур хуйлууд бий. Түүний эхнийх нь оршихуйн болон чичиргээний хууль буюу law of vibration. Энэ хуулиар орчлон ертөнцид байгаа бүхий л зүйлс үүнд таны тархинд эргэлдэж байгаа бодол тодорхой давтамжтайгаар чичирхийлж байдаг. Жишээлх юм бол баяр баясгалан, хайр, талархал бол өндөр давтамжтай байдаг бол айдас, атаархал, хомсдлын мэдрэмж нь доогуур давтамжтай байдаг. Үүнээс ургаж таталцлын хууль гэж ажилладаг. Энэ дээр ижил давтамжтай энергиуд бие биенийхээгаа татдаг гэдэг юм ярьдаг. Тэгэхээр өглөө болгон та надад мөнгө байхгүй, амьдрал бол тиймэрхүү бэрхшээлтэй гэдэг энэ хомсдлын давтамжинд байх юм бол орчлон ертөнд танд яг тэр хомсдлыг батлах үйл явдлуудыг илүү ихээр өгнө. Үүнийг бид хувь заяа гэж андуурдаг. Үнэндээ таны дотоод чичиргээний тусгал байдаг юм шүү. Дараагийн нэг чухал хууль болохоор шалтгаан ба үр дагаврын хууль гэж байгаа. Law of cause and effect буюу бидний мэдэх зан үйлийн хууль юм. Танаас гарч буй үйлдэл, үг, бодол бүхэн нь шалтгаан бөгөөд тэр нь эргээд таны амьдралд ямар нэгэн үр дагавар болон ирдэг. Та юу тарина түүнийгээ л хураана. Хэрвээ та бусдыг шүүмжилж атаархаж байвал тэр сөрөг энерги эргээд таны амьдралд саад бэрхшээл болон ирнэ. Бас нэгэн гайхалтай хууль бол туйлшрал ба хэмнэлийн хууль буюу law of polarity and rhythm. Амьдрал өдөр байхад шүн бий, баяр баясгалан байхад гониг бий. Тэгэхээр сайн сайхан зүйл үрд үргэлжлэхгүй адил хэцүү цаг хугацаач үрд үргэлжлэхгүй. Далайн давлгаа шиг хэмнэлээр солигдож байдаг. Тэгэхээр юу ч мөнгө биш гэдэг болно. Тэгэхээр энэ хуулийг ухаарсан хүн амьдралын хямралын үед ч гэсэн сэтгэлээр унахгүй байх боломжтой байдаг. Тэгэхээр энэ хуулиудыг бид нар танин мэдэж урсгалынхаа дагуу амьдрах юм бол бидний амьдрал бол аяндаа бүтэмжтэй, сайхан болоод ирдэг байх нэ. За дараагийн нэг чухал зүйл нь энд мэдэх ёстой зүйл болохоор квант физик ба бодит байдлын нууц гэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ эдгээр хуулиудыг орчин үеийн шинжилгээ ухаан тэр дотроо квант физик хэрхэн баталж байгааг харъя. Саяны хуулиудыг тийм. Тэгэхээр сонгодог физик бидний хүрээлэн буй орчноос тустай хатуу биетүүд гэж үздэг бол квант физик үүнийг бүр өсөн нэгцаадаг. Нэгцааж түрүүн видеоны эхэнд хэлсэнчлэн бид нарын хагдаж байгаа зүйл болгон материалын хатуу биет биш, энерги чичиргээ юмаа гэж квант физик бол тайлбарладаг. Харин эрдэмтэд түүнийг хаана байгааг ажиглах, харах тэр агшинд долгион устж нэг цэгт буюу бөөн болон хувирж материалын бодит байдал үүсдэг гэж хэлдэг. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр орчлон ертөнцид таны амьдарч болох хязгааргүй олон хувилбарууд квант талбарт бэлэн байгаа.
таны баян хувилбарч бий, таны одоо өнөөдрийн байдлаас дорд хувилбарч бий. Эдгээр нь одоо бүгд магадлалын долгион хэлбэрээр квант талбарт одоо оршиж байдаг. Тэгэхээр та өөрийн ажиглалтын ухамсар буюу одоо хаашаа анхаарлаа хандуулж одоо юунд баттай итгэж байгаагаараа тэрхүү хязгааргүй одоо магадлалуудаас боломжуудаас нэгийг нь өөртөө тохиргыг нь сонгон авч өөрийн бодит байдал болгон одоо материалжуулж байдаг. Тэгэхээр нөгөө дээгүүр одоо квантын бид нар нөгөө орооцолдол гэж бас ярьдаг. Энэ дээр ийм ойлголт байдаг. Энэ дээр болохоор нэг удаа холбогдсон хоёр бөөмийг орчлон ертөнцийн хоёр туйлд тавьсан ч тэдний нэгэнд нь өөрчлөлт ороход нөгөөх нь цаг хугацааны хоцрогдолгүйгээр шууд ижил өөрчлөгддөг. Энэ нь бид бүгдээрээ нэгдмэл нэгэн энергийн талбарын хэсэг бөгөөд бид бие биенээрээ болон орчлон ертөнцөөс тустай биш гэдгийг баталж байгаа юм. Тэгэхээр таны дээр дотоод сэтгэл зүй болон одоо бодол өөрчлөгдөхөд танаас одоо мянган бээрийн цаана байгаа боломжууд хүмүүс үйл явдлууд тантай квант үсэнд холбогдож таны амьдрал руу нүүн ирж эхэлдэг. Тэгэхээр квант талбар орон зай цаг хугацаанаас ангид учраас таны ирээдүйн болох зүйлийг одоо сэтгэлдээ мэдэрч чадвал цаг хугацаа бид нар товчлон өөр дөрөө авчиж болдог. Үүнийг одоо бид нар одоо өөрийнхөө бодит байдлыг бүтээгч квант ажиглагч гэж бид нар нэрлэж байгаа юм аа. За тэгэхээр цаашаага бид нар явах юм бол одоо хамгийн чухал практик хэсэг аргуудыг одоо энд бид нар ярив. Даалт ухамсарыг програмжлах талаар цаашаа авч үзье. Тэгэхээр юу шумуулаад бид квант ажиглагч юм бол яагаад бидний амьдралд дандаа хүсээгүй зүйл тохиолдоод байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь бидний даалт ухамсарын програмд байдаг. Хүний тархины үйл ажиллагааны ердөө 5%-ийг ил ухамсар удирддаг бол үлдсэн 95%-ийг даалт ухамсар буюу автоматар удирдах байдаг. Тэгэхээр бидний 0-аас 7 настай байхад тета долгионд байдаг бөгөөд энэ үед эргэн тойрны хүмүүс эцэг эхтэй аав ээж эсвэл одоо нийгмийн хандлагууд багшийн одоо хэлж байгаа үг үйлдэлүүдийг бидний даалт ухамсар ямар нэгэн шүүлтгүүргүйгээр одоо шууд бичиж байдаг. Одоо жишээлбэл бага наснд мөнгө олоход хэцүү бид нар шиг хүмүүс одоо баяжихгүй амьдрал бол тэмцэл гэж хэлж байсан бол таны даалт ухамсарт хомсдлын програм суудаг. Тэгээд та ухамсартайгаар би баян болмоор ингэж хэлж байгаа боловч таны даалт ухамсар 95%-аа бол үгүй чи баян болох боломжгүй гэсэн энерги татаж таны даалт ухамсарт хүслийг зэн нурааж одоо унгаж байдаг байх нэ. Тэгэхээр даалт ухамсарыг шинээр програмжлах ийм 3 үндсэн арга байдаг. Энийг бол хөвчлэн би өөрийнхөө одоо сургалтуудаа зааж өгдөг. Гэхдээ өнөөдөр товчхон энэ талаар одоо дурдаад товчхон яриа явчих. За эхнийх нь болохоор тета долгионыг ашиглах буюу бид нар өглөө оройдоо энэ боломжийг маш сайн ашиглах хэрэгтэй. Тэгэхээр таны дөнгөж сэрэх үед буюу унтахаас 15 минутын өмнөх тархины логов шүүлтүүрүүд унтарч даалт ухамсар нэгддэг. Энэ үед утсаа ухаж сөрөг мэдээлэл авахын оронд харин өөрийнхөө хүсэж байгаа амьдралын тунхаглал буюу аффирмашныг хийж эсвэл ирээдүгээ одоо тэ ургуулan бодож занших юм бол бид нар маш сайн даалт ухамсараа кодчилж чадна. Буюу тета долгионыг тета төлөв байдлыг бид нар энд ашиглаж байна гэсэн үг. За хоёр дахь арга нь болохоор давтамж ба дадлага. Тэгэхээр даалт ухамсар нь давталтаар суралцдаг. Буюу repetition тий. Сөрөг бодол орж ирэх болгонд түүнийг анзаарч эсрэг эрэг бодлоор зориуд сольж тий. Тэгээд үүнийг 21-ээс 90 хоногийн туршид тасралтгүй дадлаг болгох хэрэгтэй. За 3 дугаар зүйл нь болохоор дүр эсэх үйлдэл буюу act as if гэж. Та хэдийнэ хүссэн чинь хүн чинь болчихсон мэтэр одоо сэтгэж алхаж шийдвэр гаргаж эхлэх хэрэгтэй. Аль хэдийн тийм болчихсон юм шиг үжээ тийм байгаагаар. Тэгэхээр баян хүн байсан бол энэ нөхцөлд та яаж хандах байсан бэ? Өөртөө итгэлтэй хүн байсан бол та энэ үед одоо яаж хариу үйлдэл үзүүлэх байсан, ямар биеийн хилэмжтэй байх байсан бэ гэж бид нар бодож дүр эсгэх хэрэгтэй. Тэгэхээр даалт ухамсар маань одоо бид нар бүгдээрээ мэднэ тий.
бодит хурамчийг ялгадаггүй, мэддэггүй учраас энийг бид нар хийснээрээ одоо даалт ухамсартаа шинээр програмчлах 3 одоо үр дүнтэй алхам байх нэ. За тэгвэл цаашлаад сайхан амьдрахын томьёонд юу хэрэг болох вэ гэвэл цааш нь надтай хамтаагаараа би одоо хамгийн гоё хэсэг рүү орох гэж байна. За үүнийхээ төгсгөл бид нар сайхан амьдралын томьёог гаргаад өнөөдрийн видео маань дуусгах болно. За тэгэхээр цаашаа явъя. Эдгэрлийн талаар авч үзье. Тэгэхээр бид нар сайхан амьдрахын томьёон дээр заавал бид нар эдгэрлийг авч үзнэ. Өөрөөр хэлэх юм бол эдгэрхгүйгээр сайхан амьдрах ерөөсөө боломжгүй. Тэгэхээр одоо тийм дээр хэлсэнчлэн бүх техникүүдийг, саяных 3 техникүүдийг, за тэгээд тэр түрүүний тэр хуйлуудыг те бүгдийг нь хийсэн ч гэсэн бид нар эдгэрэл байхгүй бол бидний амьдралд өөрчлөлт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол таны дотоод сэтгэлийн шархтаа яваад байх юм бол бид нар дээр ерөөсөө одоо өөрчлөлт гардаггүй буюу бидний даалт ухамсар аюулгүй байдлыг мэдэрдэггүй байх нэ. Тэгэхээр маш олон хүмүүс одоо энэ inner healing буюу одоо дотоодоо эмчлэх тэгээд shadow work буюу одоо сүүтрийн ажлуудыг орхигдуулдаг. Энийг одоо зүгээр л нэг юм одоо нэг юм уйдсан хүмүүс эсвэл нэг юм одоо хүмүүс л хийх ёстой юм шиг бодож өөрөөсөө холдуулж ойлгодог. Тэгвэл хүн болгон энийг хийх ёстой. Энийг хийснээрээ харин ч одоо таны амьдрал улам цаашаагаад одоо энергийн түвшний хувьд улам өсөж байдаг байх нэ. За тэгэхээр бидний дотор бага наснд авсан гомдол, айдас, тэг хаягдах айдас, магадгүй орхигдох айдас, дотоод үлмэг байдлын мэдрэмжүүд хуримтлагдсан байдаг. Бид нар үүнийг трама гэж хэлдэг. Тэгэхээр бидний дотор одоо би хайрлагдах ёсгүй хүн, би хайрлагдах үн цэнгүй хүн гэсэн тийм хүн шарах байх юм бол та гаднаа хичнээн баян болох гэж манифест хийгээд нэмэргүй. Учир нь тэр нуугдан бол дотоод одоо тэр шарах гомдол маань таныг ерөөсөө тэр урагш нь явуулахгүй. Тэгээд тэр манифест ерөөсөө биелэхгүй байдаг байна. Тэгэхээр айгүй олон хүмүүс манифест хийж ядарсан, тэгээд сүүлдээ бүр юм итгэлгүй болсон байдаг. Тэгээд олон бас сэтгэл зүйчдэр очиж зөвлөгөө аваад ерөөсөө үр дүн хүрээгүй хаширсан байдаг. Тэгэхээр энэ бүгд одоо юутай холбоотой байв гэвэл дотоод шарахыг эдгэх хэрэгтэй. Дотоод шарахыг эдгэхгүйгээр бид нар ерөөсөө зөвлөгөө аваад тэр зөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж байхгүй. Ямар нэгэн мотивац аваад бүр одоо нэмэргүй. Мотивац бол нэг 3 хоногийн л настай. Тэгээ 3 хоног та мотивацтай явлаа, өглөөр тусаж гүйлээ. Тэгээд 3 хоногийн дараа нөгөө мотивац байхгүй буцаагаад хэвийн байдалтай ордог. Харин дотоод шархаа эдгээгээд авах юм бол энэ бол тантай үрд мөнх явдаг юм одоо зүйл байгаа. Тийм учраас үүнийг одоо заавал хийх хэрэгтэй байдаг юм шүү. За бид нар трауманы талаар ярих хэрэгтэй болно. Тэгэхээр бага наснда бид нар ямар ч юмыг шүүлтүргүүгээр хүлээж авдаг учраас энэ үед бид нарын нас бага байх тусам траума авах магадлал өндөр байдаг. За траума хэр зэрэг бага наснда авна, хэр зэрэг олон давтамжтай тэр мэдрэмжийг мэдэрнэ, төдий хэмжээгээр хадан дээр сийлсэн юм шиг одоо хүчтэйгээр бичигддэг. За тэгээд энийг одоо арилгахын тулд бид нарт заавал одоо сэтгэл заслын эмчилгээ хэрэг болно. Үүнийг би өөрөө арилгана, өөртөөгөө ажиллана гэж олоод нэгтгэж цаг алдаад өөрийгөө тэгж хуурахыг бол би нэг зөвлөдөггүй. Яагаад гэвэл би өөрөө одоо эдгэх гэж бас нэлээд үтсэн хүн байдаг. Тийм учраас энэ бол ерөөсөө тийм боломжгүй. Эмч хүнд хүртэл эмч хүн хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүйг буюу дотоод шарахыг, траумаг эдгэхийн тулд бид нарт заавал сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ үед бид нар одоо тийм мэрэгжлийн хүний тусламжтайгаар одоо бага нас руугаа очиод тэр харанхуй үе руугаа очиод тэр өөрийнхөө сүүдэртэй тал буюу өнөөдөр хүртэл нуугдсан байгаа тэр одоо таагүй мэдрэмж, сураг дурсамж тэр зүйлүүдтэйгээ бид нар одоо уулзах хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр та өнгөрсөнд таныг гомдоосон хүмүүсийг уучлах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ маань ил ухамсар дээр зүгээр да би уучлалаа, би авыгаа уучлалаа, ээжийгээ уучлалаа биш. Энэ бол нөгөө бүр ийм зүрх сэтгэлийн гүнээс тэгээд тэр үед болсон тэр үйл явдлыг өөрчилж уучлалдаг байгаа. Зүгээр нэг үгээрээ хэлээрээ өдөр болгон аффирмейшнээрээ хэлээд би уучлсан, би тавьж явуулсан гэдэг маань
одоо яг үнэндээ хүн төвшөндөө эдгэрэл болж өгдөггүй байгаа. Тийм учраас одоо маш олон бэлтгэл хийдэг хүмүүс, маш олон одоо коуч хийдэг хүмүүс хүртэл манай ховсын эмчилгээнд ирдэг. Яагаад гэвэл эдгээр энэ төвшөнд хизээч одоо гүн гүнзгий тэр гомдол руу очтгүй, зөвхөн өнгөц хэсгэнд уучлалаа тавьж явууллаа гэд өнгөрөөдөг учраас энэ зүйл байсаар байдаг байна. Тэгэхээр шарахыг бид нар гүн идэх хэрэгтэй. Яг л бид нар төмс ногоо тарсан бол хажууд нь ургасан зэрлэнийг бид нар ингээд яг суураас нь барьж агаад үндтэйг нь хамт дулгаагаад хайдаг шүү дээ. Тэгэхгүй бид нар зүгээр л дээрээс нь зэрлэний цууж байгаа хэсгийг нь дулгаагаад хайдаггүй. Яг түүнтэй адилхан одоо уг үндсээр нь арилгах хэрэгтэй болдог байх нэ. Тэгэхээр уучлал гэдэг нь болохоор тэр хүмүүсийг одоо зөвтгөж байгаа юм биш. Харин өөрийнхөө сайн сайхны төлөө өөрийнхөө одоо цаашаа зам мөр хаагдахгүй төлөө одоо энэ нөгөө сайхан амьдралын тамяаны хүрхийн төлөө бид нар уучлалыг одоо хийж тэднээс одоо өөрийгөө цөлөөлж өөртөө тийм сайхан энергийг буцааж авч өөрийгөө тэрхүү одоо хүлээснээс чөлөөлж өгөх хэрэгтэй зүйл болно. Тэгэхээр уучлал гэдэг бол бид нарын хамгийн гүн түвшин чих ёстой хамгийн одоо эхний буюу чухал алхам байх ёстой байна. Ихэнх хүмүүс харамсалтай аав ээжтэй гомдсон байдаг. Наана яг аав ээжтэй гомдоогүй төрүүлж өсгсөн аав ээжтэй гомдно гэж юу байдгийг гэж ярьдаг. Хэрнээ яг ингээд одоо ховсод оруулаад үзэх юм бол одоо шууд уйлал одоо ингээд чичрээд эхэлдэг. Тэгэхээр энэ бол бага наснда тодорхой хэмжээгээр аав ээжтэй гомдсон байдаг хүн болгон баг. Ягаад гэвэл бага насны маань бидний бага насны маань тархины хэмжээ бол маш одоо тий хөгжөөгүй, нарийн хөгжөөгүй байдаг. Энэ үед бид нар ингээд жишээлбэл бид нарын хайртай тоглоомыг авч өгөөгүй, бид нарын дуртай хүслийг биелүүлээгүй үед бид нар аав ээж биднэрт хайргүй юм байна. Аав ээж юм байна, тийм юм байна гэдэг бид нар тархиныхаа хэмжээгээр тэр үедээ жижигхэн хүүхэд юм чинь тэгж ойлгочдөг. Тэгээд гомдол авсан байдаг. Тийм учраас одоо энэ гомдлыг заавал арилгуулах хэрэгтэй. Тэгээд өдөр болгон бас хэдэн минутыг өөртөө зориулж одоо дотоод чимээгүй байдалд одоо сууж өөрийнхөө биеийг чагнаж байх хэрэгтэй. Бидний энэ одоо травманууд маань бидний одоо бие дээр бичигддэг байхаа ямар нэгэн тархи дотор байгаа биш. Бидний энэ биен дээр магадгүй гидс эсвэл зүрх сэтгэл дээр, хоолойн дээр эсвэл магадгүй цээжин дээр гэдэг ингээд бидний бие дээр энэ зүйл маань хадгалагдаж байдаг. Тэгэхээр бид нар энэ одоо биеэ чагнаад одоо орсоор бол үүнийг бид нар здесь сейчас гэж хэлдэг. Тэгэхээр одоо цаг дээрээ төвлөрөөд энэ үед бид нар өнгөрсөн ч байхгүй, ирээдүйч байхгүй, одоо үе дээрээ төвлөрөөд бид нар тайван байдлыг бие дээрээ мэдрүүлж агаад бие чагнадаг. За ингээд эхлэхээр энэ дадлагыг бид нар эхэндээ хийх гэхээр одоо нэг сураагүй учраас чадвар эзэмшээгүй байдаг. Гэхдээ энийг дахин хийгээд байх юм бол бид нар энэ зүйлийг сайн хийж чадна. Тэгээд өөрийгөө чагнаад сууж агаад бид нар одоо тэр ховсын эмчилгээний дараа танд ховчин маань ямар заавар өгсөн байна, ямар одоо танд зөвхөн танд тохирсон ямар одоо affirmation үг, ямар баталгаа, ямар одоо зүйлүүдийг хийж өгсөн тэр даалгавруудыг өдөр болгон хийж биен дээрээ суйрлуулна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол яг нэг mindfulness бэлтгэл хийж байгаатай адилхан бие дээрээ төвлөрөөд бодлуудыг хажуугаараа ингэж өнгөрөөгөөд сууна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол яг л нөгөө нэг орон сууцны тий байр офисны харуул шиг суун гэсэн. Нөгөө харуулч нь дотгошоо орж ирж байгаа тэр олон хүмүүсийг дагаад дотгошоо орчдгүй шүү дээ тий. Харуул бол зөвхөн үүдэнд хараад сууж идэг. Тэрнүү шиг бид нарын толгойд орж ирж байгаа тэр өдөрт 60 мянгаас 80 мянган бодлыг дагаа явчихгүй ажиглаад яг нөгөө харуул адил сууж авах хэрэгтэй гэсэн. Ийм бодол орж ирд юм байна. Чи ингэдэг юм би. Ийм бодол боддог юм би. Бүр одоо тэр бүр болоод өнгөрсөн тэр үшээ тэр 10 жилийн өмнөх эмийг би бодод юм байна штэ гэж ингэж мэдэж авах хүртлээр энэ одоо дасгалыг хийн гэсэн. За тэгээд ингэснийхаа дараа бид нар ерөнхийдөө нэг 2 сарын хугацааг бид нар мэрэгжлийн сэтгэл засалж хүмүүстэй хамтраад энэ одоо өөрийнхөө тэр бага наснд авсан сөрөг програм бүртээ тулж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр бид нар яагаад би ингэж хэлээд байгаа вэ гэхээр бидний сөрөг програм бидний дахин татаж аваа явцдаг. Тэгээд сөрөг програмтайгаа ажиллаад эхлэхээр бидний дотор эсэргүүцэл гэдэг юм бий болдог. Бидний тархины хамгийн гол
дал тухамсрын гол зүйл нь биднийг амьд байлгах. Гэтэл бид нар ингээд шинэ програм суулгах гал бүх юмаа ингээд өөрчлөх гээд эренгуут бидний дотор эсэргүүцэл үүсүүлээд улам дахин одоо нөгөө хуучин програмыг нотлох зүйлийг гаргаж ирээд ингээд улам байдлыг хүндрүүлдэг. Тэр үед зарим хүмүүс ингээд болцдог. За боли би юу нь болохгүй юм байна. Би өөрийгөө өөрчилж чадахгүй юм байна. Тэгснээс энэ хിവэрээ явъя гэдэг ингэж одоо өөрөөр хэлэх юм бол хоёр гараа өргөд буугаад өчтдөг. Ингэж болохгүй. Харин энэ үед яах ёстой вэ гэвэл мэрэгжлийн одоо сэтгэл засалж буюу ховсын гипнотерапи хүмүүстэй одоо тусламжтайгаар 2 сарын хугацаанд 7 хоногт нэг удаа тийм нэг сард нэг 4 удаа ч юм уу ингэж очоод тэр сөрөг таны үндсэн сөрөг програмыг олно. Биднэрт маш олон сөрөг програмууд байгаа. Ойролцоогоор нэг 30-аад сөрөг програм байгаа. Гэтэл тэр 30-аад сөрөг програмын маань үндэс суурин болсон 3 core beliefs гэж хэлдэг. Англиар одоо монголоор бол үндсэн 3 одоо тэр 30 маань урган гарсан 3 одоо програм байдаг. Тэр 3 програм маань хүн болгонд өөр. Тэгэхээр тэр өөрийнхөө зөвхөн танд зориулсан тэр 3 өөрийнхөө одоо суурь програмыг олж аваад түүнийгөө өөрчилж эдгэх хэрэгтэй болно гэсэн. Тэгээд бид нар энэ одоо програмыг арилгаж тэр үйл явдалтайгаа тэр үед авсан мэдрэмжтэйгээ арилгана. Зүгээр л бид нар одоо точиг татаж хэлээд байгаснараа бид нарт одоо програм өөрчлөгддөг. Програм ямар үед одоо өөрчлөгддөг вэ гэвэл нотлогоотойгоор өөрчлөгддөг. Өөрөөр хэлэх юм бол таны identity буюу харах үнцэг өөрчлөгдсөн цагт таны програм өөрчлөлт байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс энэ үед одоо урам хугарч цөхрлийг амсдаг. За миний хувьд ч гэсэн би цөхрлийг амсаад, уйлаад одоо ингэж байсан байгаа. Хямарч байсан. Тэгэхээр энэ үед бид нас одоо яг энэ үеийг даван туулсан яг өөрөө одоо эврэлийн замаар одоо яг хурдан биш, өсөрч биш, гинтийн байдлаар биш яг ингэж аажмаар алгуурхнаар ингэж өсөж явсан ийм хүнийг одоо олж аваад тэр хүмүүсээр хөтлөөлж явах юм бол бид нар энэ одоо өөрийнхөө програмаас маш хурдан гарах боломжтой. Яг л тэр хүн чинь өөрөө туулсан учраас бид нарыг яг нөгөө дасгалжуулагч спорт нөгөө сагсан бомгийн дасгалжуулагч шиг бид нарыг дасгалжуулж чиглүүлж явна гэсэн. Тэгэхээр хэрвээ танд ганцаарчилсан тийм яг өөрт чинь зориулсан хөтөлбөрөөр ганцаарчтаад одоо тэг аваа явах тийм хүн хэрэгтэй байх юм бол одоо миний энэ description дотор байгаа Facebook хаягаар холбогдож өөртөө ганцаарчилсан эдгэрлийг бас авч болно шүү. Тэгэхээр амьдрал бид нарыг ерөөсөө хүлээдэггүй. Бид нар л өөрсдөө цаг хугацаатай уралдаж нэг хоногийн өмнө ч гэсэн өөрсдөө травмаг эдгэж програмыг өөрчилж чадах юм бол одоо юм сайхан амьдрах томьёо бол маш амархан байгаа. Би удахгүй тэр томьёог одоо та нартай бас гаргаж өөр юм томьёолж өгөх болно. Би бас өөрөө математикт аягүй сайн байсан. Тийм болохоор энэ томьёог маш амарханаар гаргаж өгч хэлэх болно. За тэгэхээр ингэж өөрийнхөө дотоод шархаа эдгээснээрээ бид нарын одоо чичиргээ буюу нөгөө vibration маань одоо дээшилж дээд зэгтээ хүрдэг. За тэгээд ингэснээрээ бид нарын одоо manifest бид нарын одоо тэр төсөөлөл бид нарын тэр өөртөө хэлж байгаа үгнүүд бид нарын тэр одоо нөгөө техникүүд тэр бичиж байгаа зүйлүүд бүгд маш хурдан биелж ирдэг байх нэ. Яг л нөгөө ажил үйлсэнд бүтдэг энэ одоо хүмүүс шиг болно гэсэн. За тэгэхээр бид нарын одоо хамгийн чухал юм зүйл нь энэ амьдрал дээр одоо аз жаргалын хамгийн чухал зүйл бол дотоод амар амгалан. Тэгэхээр та магадгүй өнөөдөр одоо таны хаашаа ч юм бэ нэг тийшээ яваад хүмүүс санагдаж байгаа байх. Таныг хинч ойлгохгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа хүмүүс ч байгаа бах. Одоо ямар амьдрал утгахгүй, үүрд явчих юмсан, унтаад өгөх юмсан гээд ингээд бүх юм утга учиргүй болж байгаа хүмүүс ч зөндөө байгаа. Тэгэхээр энэ хүмүүстэй би хандаж юу гэж хэлмээр байгаа вэ гэвэл бүх зүйл зүрх түрүүний нөгөө хөөж ясаад гэхдээ энэ зүйл хэрэг та програмаа өөрчлөхгүй бол тод өөртөө байгаа шалтгаыг эдгэхгүй бол энэ зүйл дахин болно. Тэгэхээр таны толгойд ямар програм байна, ямар шарах байна, яг тэр зүйл бидний амьдрал дээр ирж байгаа. Тэрч байтугай бид нар өөрсдийнхөө шахныхаа хэмжээгээр, өөрсдийнхөө одоо програмынхаа хэмжээгээр, өөрсдийнхөө хань ижлийг сонгож, өөрсдийнхөө амьдралыг бид нар өөрсдийнхөө саяны түрүүний хэлсэнчлэн найруулагч нь бид нар өөрсдөө байдаг юм аа. Тэгэхээр хүмүүс бид нар өөрсдөө одоо алт авахтаа, iPhone авахтаа 4-5 саяыг одоо зүгээр бодлохгүйгээр одоо шийдвэр гаргаад
тартуулдаг мөртлөө өөр дээрээ 30-40 жил одоо ерөөс нэг ч удаа ажилд байгаагүй өөрийнхөө дээр хаачсан тэр дотоод сүүдрээ арилгах тэр одоо тий сэтгэл заслын ховсын эмчилгээнд орох гэхээр хүмүүс маань жоохон ингээд эргэлзээд дотоод айдсууд нь босч ирээд ингээд байдаг. Тэгэхээр энэ бол битгий энэ дээр одоо эргэлзээрээ бид нар өөрөөсөө хөрөнгө оруулалт хийхгүй бол хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ? Бид нар өөрийгөө хайрлахгүй бол хэн бид нарыг хайрлах юм бэ те? Өөрийгөө хайрлах хамгийн одоо гол хүн бол та өөрөө. Энэ бол хамгийн гашуун бөгөөд хамгийн үнэн үг бол энэ. Тэгэхээр бид нар л өөрсдөө одоо халамжилж хайрлаж явах хэрэгтэй. Цорын ганц хүн бид нар өөрсдөө юм шүү. За тэгээд шумуудад за тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор нөгөө томьёо руу орё. За ингээд томьёо маань болохоор томьёо тэмцүү, сайхан амьдралын томьёо тэмцүү. Дотоод одоо цэвэрлсэн дотоод сэтгэл буюу шархаа цэвэрлсэн эдгээсэн тэр дотоод сэтгэл нэмхэн програмчлагдсан далд хумсрыг үүсгэх нь квант ажиглалт гэсэн ийм томьёотой. Энэ шумуул тэгэхээр бид нарын одоо програмчлагдсан далд хумсрыг үржих нь квант ажиглалт гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр таны далд хумсад одоо суулгасан дээр суурь одоо итгэл үнэмшил буюу core belief түрүү ярьсан болон таны анхаарлаа төвлөрүүлж байгаа харах үнцэг буюу одоо identity үүнийг бид нар квант ажиглалт гэж байгаа. Энэ хоёрыг хооронд нь үржүүлээд тэгээд таны амьдралын гаднах бодит байдлыг одоо хэд дахин үржүүлж бүтээдэг. Тэгэхээр энэ зүйлдер бид нар одоо жишээлх юм бол таны өнгөрсөн давсан гомдол шархаа одоо эдгээсэн тэр одоо inner work буюу дотоод шархаа эдгээсэн тэр байдал тэгээд элбэг дэлбэгийн кодыг бид нар суулгаж өдөр тутамдаа орчлонгийн хуулиуд тэг квант физикийн одоо дагуу өөрийнхөө одоо хүсэж байгаа зүйлийг аль хэдийнэ биелчихсэн мэтэр одоо баяртайгаар ажиглахыг бид нар одоо хэлж байгаа юм аа. Тэгэхээр квант ажиглалт гэж бид нар тэр зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр одоо сайхан амьдралын томьёо маань бид нарын одоо ямар ч шарахгүй дотоод одоо эрүүл дотоод сэтгэл тэгээд програмчлсан далд хумсар түрүү бид нар хэлсэн далд хумсар бид нар 95% удирддаг. Тэр тэгээд түүнийг үржих квант ажиглалт буюу бид нар одоо өөрийгөө яаж харж гин, юунд анхаарал өгж гин, ямар итгэл үнэмшилтэй байдаг вэ гэдэг зүйлүүд байдаг байгаа. Тэгэхээр энэ одоо зүйлүүд маань яг одоо та эдгээр зүйлүүдийг өөр дөрөө хэрэгжүүлж эхлээрээ. Тэгэхээр маргааш биш яг одоо эхлүүлээрээ. Учир нь гэх юм бол бид нарын одоо энэ эдгээр одоо үндсэн 3 зүйл маань бид нарыг 24/7 унтчихсан ч гэсэн бид нарыг маргаашийг бүтээж байдаг ийм чухал зүйл юм шүү. Тэгэхээр одоо сайхан амьдралын томьёо бол тэгээд та томьёог нь мэдчих юм бол маш амархан. Тэгэхээр зөөлөн замбуулан зөв явбал гэдэг дуу байдаг тийм. Яг тэрнтэй адилхан бид нар сайхан амьдралын томьёог буюу эдгээр одоо ухагтхуунуудыг мэдэж байх юм бол бид нар одоо сайхан амьдрах болно. Яг л томьёог нь мэдэх юм бол бид нар ямар ч бодлогыг одоо маш амархан хариуг нь гаргадаг шиг яг үнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та өөртөө ажиллахыг хүсэх юм бол, хэрвээ та өөрийгөө эдгэхийг хүсэх юм бол, хэрвээ та одоо өөртөө сарын хугацаанд ганцаарчилж ажиллаад өөрийгөө дараагийн түвшинд хүрэхийг хүсэх юм бол надтай холбогдоорой. Би таны ганцаарчилсан одоо чиглүүлэгч чинь, дасгалжуулагч чинь байх болно. Учир нь би сүүлийн 5 жилийн хугацаанд одоо өөрийгөө эдгэж тэгээд маш олон гадаадын одоо сургалтуудад сууж, маш олон саяар үнэлэгдэх үүстэй сургалтуудад эмчилгээнд ганцаарчилж аваад тэгээд дээрээс нь одоо нейросайенс буюу тархи судлал тэгээд нейропластицити буюу одоо бид нар тархийг дахин програмчлах гэдэг зүйлийг сүүлийн 5 жил би өөрөө судалсан байгаа. Тэгээ хинч надад одоо чамаг энийг судлах юм бол ингэ шүү тэгж шүү гэж хэлээгүй байхад өөрийнхөө одоо хоббигоороо сонирхлоороо хөтлөгдөн судалсан байдаг юм аа. Учир нь гэх юм бол энэ зүйлд миний амьдралыг бүтээж, энэ зүйлд миний амьдралыг сайхан болгох учраас би энэ зүйлийг тэгж одоо чейз хийж хойноос нь хөдөлгөж сурж эзэмшсэн байдаг юм аа. Тэгээд энийг та бүхэндээ өөрийнхөө туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Ингээд доорх одоо description тавьсан пэйж хуудасаар манайхтай холбогдоорой. Ингээд дараагийнхаа видеогоор уулзлаа түр баяртай.